Сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. Хууль зүйн дотоод хэргийн яамтай хамтран бэлтгэсэн эрх зүйн хөтөч хуулийн нэвтрүүлгээ танилцуулъя. Монгол Улсын засгийн газар 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зарим арга хэмжээний тухай 68 дугаар тогтоолоо гаргасан байна. Тиймээс бид өнөөдрийнхөө дугаараар хуулийн давхардал, хийдэл, зөрчил гэж чухам юуг хэлдэг? Мөн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг тогтоох, арилгах, уялдаа холбоог сайжруулах ажлын талаар үзэгч танд мэдээлэл өгөхийг зорилоо. Манай улс 90 онд ардчилсан нийгэмд өөр нийгэмд шилжээд үндсэндээ хууль тогтоомжийн шинтгэлээ эхэлсэн. Үүнээс хойш бол одоо 98 он хүртэл үндсэн хуулийн австралгуулын дагуу явж байгаад 98 оноос хойш эрх зүйн шинтгэлийн хөтөлбөрийн дагуу явсан. Тэгээд 2008 онд бол хууль зүйн дотоод хэргийн яамнаас одоо цаашдаа хууль тогтоомжийн шинтгэлийн чиглэлээр ямар бодлого баримтлах зүйтэй ингээд энэ 98 оны эрх зүйн шинтгэлийн хөтөлбөртөө дүн шинжилгээ хийгээд орон даяар мониторинг хийсэн. За энэ ажлын гол дүгнэлт зөвлөмж нь бол юу байсан бэ гэхээр за Монгол улс бол шаардлагатай одоо хууль тогтоомжоо үндсэн хууль тогтоомжуудаа хуулиудаа баталчихсан байна. Харин одоо байгаа хуулиудынх нь хоорондоо хуулиуд нь зарим заалт нь нийцэхгүй зарим хууль нь бол зарим асуудлаа бүрэн зохицуулаагүй буюу хийдэлтэй. За хуулиуд нь зохицуулалт нь хоорондоо олон давхарцсан байна. Энийг одоо зэгцэлж кодификацчих ажлыг эхлэх нь зүйтэй гэсэн юм томоохон эрдэмтдийн дүгнэлт гарсан юм аа. Үүний дагуу бол одоо 2008 оны засгийн газрын үйлчилгээний хөтөлбөрт бол энэ хуулийн давхардал хийдэл зөрчлийг арилгах ажлыг эхлэх нь зүйтэй гэсэн зүйл ороод улсын хурлаас үүрэг өгөөд ингээд засгийн газар энэ ажлыг эхлүүлсэн. 2008 онд эхэлсэн энэ ажил маань тухайн үеийн бизнесийг дэмжих жилтэй мөн холбогдуулан худалдаа аж үйлдвэрийн танхимаас бас энэ дээр нэлээд санал санаачлаг гаргах одоо энэ зарчмаар бол ажиллах ёстой гэж үзэж ингэж одоо ажилласан. Ер нь бол одоо Монгол улсад одоо бизнесийн эрх зүйн орчныг тийм бизнесийн цэвэр орчинг бий болгохын тулд худалдаа аж үйлдвэрийн танхимын 2000 гаруй гишүүн байгууллагуудаас бол эдийн засаг бизнестэй холбоотой хууль тогтоомжууд одоо нэмэлт өөрчлөлт оруулах тэр хууль тогтоомжийн зөрчил давхарт хийдлийн талаар бол байнгын одоо санал одоо хүсэлт бол байнга танхимаар дамжуулж ирж ирсэн. Энэ ч утгаараа бол танхим бол төрөлцгийн байгууллагуудад бол холбогдох байгууллагууд хургуулж ажиллаж ирсэн. Энэ одоо энэ төсөл одоо энэ үйл ажиллагаа 2008 онд эхэлснээрээ худалдаа аж үйлдвэр бизнес эрхлэгчдэд бол одоо яг нэг эдийн засгийн бизнестэй холбоотой өөрсдийн бизнесийг одоо эрх зүйн одоо тийм зөв цэвэр орчны дагуу ингэж явуулахад бол маш том одоо боломж нэгдэж ирсэн. Энэ утгаараа бол худалдаа аж үйлдвэрийн танхим бол өөрсдийн одоо бизнес эрхлэгчдээс гарсан санал дүгнэлтийг одоо тусгайлах энэхүү одоо төсөл дээр одоо ажил дээр одоо ажиллаж байгаа тэр судалгааны багийнханд бол судалгаа мэдээлэл мөн бизнес эрхлэгчдээс гарсан санал дүгнэлтийг бол одоо хүргэх энэ ажил дээр бол ингэж хамтарч ажиллаж ирсэн юм аа. Монголын одоо үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болвол энэхүү ажлын хүрээнд одоо эхний ээлжинд бол 29 одоо бизнес хууль тогтоомжууд бол ингэж ажиллаж байгаа. Цаашдаа ер нь эдийн засаг бизнестэй холбоотой бүхий л хууль тогтоомжууд бол энэхүү давхардал одоо зөрчил хийдлийг арилгах энэ үйл ажиллагааг бол дэмжиж ингэж ажиллаж хамтран ажиллана. Яагаад гэвэл одоо бизнес эрхлэгчд маань бол яг одоо энэ бизнестэй холбоотой хууль тогтоомжийг гардан хэрэгжилж одоо яг амьдралд ингээд өөрсдийн үйл ажиллагаанд өдөр тутам ингэж хэрэгэлтийн хувьд бол энд бол зайлшгүй ингэж оролцох нь бол одоо ач холбогдолтой юм аа. Ер нь одоо энэ үйл ажиллагаа ингэж явснараа бол хуулийн нөгөө дараагийн үр нөлөөг тооцоход одоо бизнес эрхлэгчдийн саналыг авах ач холбогдолтой. Манай одоо зарим нэгэн хууль тогтоомж бол ингэхгүйгээр энэ хууль тогтоомжийг бол ингэж гаргаснаар бол одоо сөрөг үр дагавар бол зөндөө гардаг. Жишээлбэл бид хүмүүс сайн мэднэ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг бол бизнес эрхлэгчдээс болон тухайн одоо салбар мэргэжтэй холбоотоос ямар ч одоо санал авахгүйгээр тухайн хуулийг батлан гаргаснаар бол маш их сөрөг одоо үр дагавар авчирч эргээд энэ хууль маань бол одоо эсэргүүцэлтэд тулгарч энэ хууль маань дахин одоо энэ хуулинд бол нэмэлт өөрчлөлт орсон байх жишээтэй.
Тэгэхээр бол эхнээсээ энэ бизнес эрхлэгчдийн санал дүгнэлтийг тосгож та нэмэлт өөрчлөлт оруулах давхар зөрчлийг гаргах нь бол ач холбогдолтой гэдэг нь бол харагдаж байгаамаа. За сангийн яамны хувьд бол ГТЗ болон хууль зүйн дотоод хэргийн яамнаас санаачилсан энэ асуудлыг бол маш дэмжиж хүлээж авсан. Ер нь бол яам бол хууль хэрэгжүүлдэг байгууллагын хувьд үе үеийн парламентаас ингэж гаргасан эсвэл маш олон хууль санаачлагчдаас удаа дараа маш олон дахин нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн хоорондын уялдаа холбоо бүр алдагдчихсан. Тэгээд тэрийг одоо яг хууль хэрэгжүүлдэг байгууллагууд хэрэгжүүлэхэд маш их хүндрэлтэй. Хоорондоо нэг бол давхарж байгаа ойлголтууд их гардаг. Эсвэл хоорондоо яг хэрэглэхлээр яг одоо зөрчилдсөн заалтууд нэг нэгийг өгөөсгсөн заалтууд байдаг. Эсвэл ерөөсөө тийм харилцаа байна гэчээд тэр одоо хуулиар тусгаан зогсуулна гэчээд тэрнтэй холбоотой хууль огт байдаггүй. Энэ бол хийдэл байгаагийн жишээ. Гэх мэт иймэрхүү юм хүндрэлтэй асуудлуудыг зэгцлэх юм ажлыг бол эхлүүлсэнд маш талархалтай хандсан. Тэгээд бид нар иргэн эдийн засгийн 80 гаруй хуульд бол судалгаа хийсэн байсан хууль дээр дахин одоо шүүж судалгаагаа хийсэн. Тэгээ энэ дотроос нийтдээ 38 хуулийн давхардал хийдлийг тогтоогоод тэгээ 21 зүйлтэй нэг багц хуулийн төслийг боловсруулж улсын их хурлдаа сая өнгөрөх оны 12 сарын 19-нд өргөн барьсан байж байгаа. Тэгээд их хурл дээрээс бас хууль зүйн байнгын орноос ажлын хэсэг байгуулагдаад энэ хуулийн төсөл яваад ингээд батлагдах байхаа гэж найдаж байгаа. Зүгээр жишээ болгоод хэлэхэд орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчлэгээ хуваараа эрхлэгч иргэний орлогын албан тушаалын тухай хууль гэдээ байж байгаа. Энэ хуулийн 5-1 дээр нь одоо эдгээр ажил үйлчлэгээ эрхэлдэг иргэнд дараах дор тусанд хэмжээгээр татвар ногдуулна гэдэг. Энэ дээр жишээлбэл валютын худалдаа эрхлэхэд 25.5 гэдэг ийм тарифтай татвар ногдуулдаг байсан. Гэтэл энэ нь бол өөрөө санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсанараа энэ гар дээрээс валют худалдаалах энэ зохицуулт бол энэ хуулийн зохицуулт шаардлагагүй болчихж байгаа. Тэгээ энэ асуудал нь санхүүгийн зохицуулах хорооны одоо валют солих цэг ажилуулах журамд бүрэн утгаараа зохицуулагдсан байгаа учраас энийг ингэж хүчингүй болохгүй зайлшгүй болохгүй. Ягаад гэвэл хуулийн дээр нь байгаад байдаг. Нөгөө журам дээр нь бас цуг байгаад тэгэхээр энэ бол давхардсан ойлголт, зөрчилдсөн ойлголт болж байгаа учраас яг энэ хуулийн 5-1-ийн энэ хэсгийг нь бол ингээ хүчингүй болох гэх мэт жишээтэй. Өнгөрсөн оны 12 сард бас шинэ төсвийн тухай хуулийг баталсан байж байгаа. Сангийн яамнаас өргөн барьж улсын их хурлаар баталсан. Тэгээ энэ хуулийг дагалдуулаад хууль улсын их хурлын бусад шийдвэрийн төсөл өргөн мэдүүлэх журмын тухай гэдэг журмын ийм хууль байдаг. Тэнд нэг шин зохицуулт орсон. Тэрний үгээр одоо ер нь ингээд хууль санаачлагтаас хууль боловсруулад тэгээ хуулийн төслийн үзэл баримтлалыг бол хууль зүйн дотоод хэргийн яамтай хамтарч баталснаар тэр хууль цаашаа хилэлцэгдэх, батлагдах юм эхлэл тавигддаг. Энэ шин төсвийн хуулийг дагалдуулж энэ журмын хуульд орсон өөрчлөлт нь тухайн боловсруулж байгаа хууль нь өөрөө санхүү төсвийн үр дагавар үүсгэхээр байх юм бол заавалчгүй бас сангийн яамн дээр ирж үзэл баримтлалаа батлуулах ийм шаардлагыг оруулж өгсөн байгаа. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр одоо манай практикт ямар юм явдаг вэ гэхээр ингээ хууль санаачлагтаас хууль боловсруулаад гардаг. Тэн дээр бол сангийн яамнаас хэдийгээр санал авдаг хэдий боловч яг батлагдах түвшиндээ бол ингээд гараад батлагдаа явцдаг. Гэтэл тэр нь эргээд өөрөө ямар төсвөөс ямар санхүүжилт хаанаас авах нь огт тодорхойгүй. Эдийн засгийн санхүү төсвийн ямар тоосоо судалгаа баг хийгдээгүй. Ийм байдлаар батлагдчихдаг. Нэгэнд батлагдсан хуулийг дагаж хэрэгжүүлэх гэхлээр тухайн одоо хууль заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зардал нь анханасаа тодорхойгүй байсан учраас тэрийг санхүүжүүлэх боломжгүй болдог. Ингээд тэр арга хэмжээ санхүүжилтгүй болохоор хэрэгждэггүй. Энэ нь бас ингээд хууль тогтоомж хэрэгжихгүй байхад бас нөлөөлдөг юм гол хүчин зүйлээ. Тийм учраас энэ нэмэлт өөрчлөлт орсноороо одоо боловсруулж байгаа хуулиудын эдийн засгийн тооцоо судалгаа үр дагаврыг бүрэн тооцож үзэл баримтлал батлагдана. Ингэснээр хууль батгсны дараа санхүүжилтийн их усүр тодорхой тохиолдолд ингээд хууль хэрэгжих тухайн арга хэмжээ амжилттай хэрэгжих ийм нөхцөл бүрдэх ийм шин зохицуулт орсныг бас та бүхэнд дуулахын зүйтэй болов уу гэж бодож байна.
Улсын их хурлын 2008 оны 35 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын засгийн газрын 2008-аас 2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1-д хууль тогтоомжийн төсөл боловсруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулалтын шаардлагыг сайтар хангасан байх зарчмыг баримтлан эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн төлөв байдлыг судлан тодорхойлж давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар хуулийг боловсронгуй болгохыг засгийн газарт үүрэг болгосны дагуу хууль зүйн дотоод хэргийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөлтэй хамтран Монгол Улсын иргэн эдийн засгийн чиглэлийн хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг тогтоох замаар тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах ажлыг хийж байна. Аливаа улсын хууль тогтоомж гэдэг бол өөрөө нэлээд юм онцлог шин чанартай. Олон янзын үүргийг бол гүйцэтгэх хэрэгтэй байдаг. Нэгдүгürt одоо тухайн засгийн газрын хувьд гэх юм бол өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх хамгийн гол хэрэгсэл нэг талаасаа. Нөгөө талаасаа одоо ард иргэдэд бол бүгдээр энэ хуулийг тогтож ингэж хийх ёстой болдог. Ийм одоо дагаж мөрддөг ийм үндсэндээ амьдралын хэв маягийг зохицуулсан ийм дүрм журм болоо явчихдаг. Хуульчд бол эргээд тэр улсын их хурлаар парламентаар баталсан хуулийг хэрэгжүүлэх үүрэг ногддог ийм олон янзын одоо өнгө аястай ийм зөвлөлтөлтэй. Тэгвэл одоо их энгийнээр хэлэх юм бол хууль тогтоомж гэдэг маань яг айлын одоо тавилгатай адилхан байх хэрэгтэй. Тийм ээ. Айлын тавилга бол аль болохоор тухайн гэр бүлийн одоо нөхцөл байдал нийцсэн 5 тухайг хангасан нөгөө талаас тухайн одоо гэр бүлийн хөгжлийг дагаж өөрчлөгддөг, шинчлэгддэг, шин зүйл ордог, шин зүйл гардаг юм байх хэрэгтэй. Ингээд нөгөө нэгэнт одоо гэр бүл дээр жишээ авчихсан юм чинь нэг хоёр хүн нийлээ гэр бүл байгуулахад бол дандаа ихэвчлэн энэ тэндээс нэг цуглуулж авчираад нийлүүлчихдэг. За ингээ эхний нэг хүүхэд гардаг. Тэгвэл тэр хүүхдийн бас ор хэрэгтэй болдог. Гэтэл тэр авж байгаа хүүхдийн ор маань эргээд нөгөө хуучин байсан тавилгатайгаа бас нийцж явах хэрэгтэй. Хууль тогтоомжийг адилхан. Яагаад гэвэл аливаа хууль тогтоомж би түрүүн хэлсэн тухайн үеийн засгийн газрын бодлогын чухал хэрэгсэл байдаг учраас тодорхой 4 жилийн дараа 8 жилийн дараа эргээд тэр бодлогыг хэрэгжүүлсэн тэр албан бичиг баримтуудыг бол эргэж харах өөрчлөх шаардлага гардаг. Нөгөө талаас энэ гарч байгаа өөрчлөлтийн талаар ард иргэд тэр дор мэдээлэл авах хэрэгтэй болдог. Эргээд тэр гарсан өөрчлөлтүүдийг хуульчд бол өөртөө өөрийнхөө хэмжээнд ойлгоод хэрэгжүүлэх хэрэгтэй болдог юм. Тийм учраас ямар ч улс өөрийнхөө хууль тогтоомжийг аль болохоор цэгцтэй тухайн улсын одоо нийгмийн хөгжлийнх нь нөхцөлд нийцсэн ард түмэндээ бол ойлгомжтой хуульчд бол хүртээлтэй ийм хууль тогтоомжийг байх ёстой гэсэн юм үндсэн зарчим барьдаг. Ингээд түрүү мандахад ярьлаа 2008 онд бид нэр үнэлгээ хийсэн гэж эрх зүйн шинтгэлийн хөтөлбөрийн үнэлгээ. Тэр үнэлгээг нь хийсэн гол зорилго маань ерөөс тэр байсан. 92 оноос хойш 2008 он хүртэл өөрөөр нийтдээ бараг 15 жилийн хийсэн ажлыг бид бол дүгнсэн. Энэ дүгнэлтийн явцад бол ямархуу том одоо дүгнэлт гарсан бэ гэвэл ерөөсөө энэ эрх зүйн шинтгэлийн хүрээнд энэ нийгмийн одоо нэг формацаас нөгөө формац руу шилжих шаардлагатай хууль тогтоомжийн суурийг бол бид бүрдүүлсэн байна. Гэхдээ одоо эдгөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудын маань хоорондын уялдаа муу байна. За хууль боловсруулалтын ажлын чанарыг сайжруулах хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан. Ийм учраас бид нар энэхүү асуудлыг ер нь ямар хуу аргаар ямар хэрэгслээр яаж залруулж болох вэ гэдэг асуудлыг эхлээд бол судалж үзсэн. За энэ судалгааны ажилд бол нөлөөлсөн нэлээд хэдэн хүчин зүйл бий л дээ. Нэгдүгээрт иймэрхүү ажлыг хийхин тулд бид нар өөрсдөө Монгол улс маань ер нь хууль эрх зүйн бүлийнхаа хувьд ямар улс вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Тийм ээ бүх нийтээрээ дагаж мөрдөх ёстой эрх зүйн хэмжээнүүдийг хуульчлан баталдаг түүнийгээ хэрэгжүүлдэг одоо улс бол яах аргагүй нөгөө бид нар хэлдэг Ром Грек эрх зүйн бүл багтдаг улс л да. Тэгээ ингээ харахаар бол бид нар нийтдээ үндсэндээ энэ чиглэлийн их газрын эрх зүйн тогтолцооч гэж ярьдаг. Ийм чиглэлийн улс орнууд хандах шаардлагатай болсон. Ингээд бидний хувьд бол сонгож авч тэр туршлагын судалсан орнууд гэх юм бол одоо Австри улс байна. Бүгд нэмт Австри улс, за мөн түншлэн Швейцар улс байна. Мөн түншлэн холбооны бүгд найрамдах улс байсан. Ингээд энэ улсуудад ер нь энэ хууль тогтоомжоо байнга шинжилж явах нэг талаасаа нөгөө талаасаа хооронд нь ямарваа нэгэн зөрчилдөөн гаргахгүй байх энэ ажлыг хэрхэн хийдэг юм бэ гэдэг асуудлын хүрээнд хийхэд бол эрх зүйн цэвэрлэгээ гэдэг асуудал нэлээд хүчтэй гарч ирсэн. Эрх зүйн цэвэрлэгээ гэдэг маань юу хэлээд байгаа юм бэ гэвэл ерөөсөө л хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд нь ямарваа нэгэн давхардал хийдэл зөрчлүүд байдаггүй.
Түүний хойноос гарч ирж байгаа хуулиуд нь шинээр батлагдж байгаа хуулиуд нь нэгэнт хэрэгжиж байгаа хуулиудтайгаа яг нийцдэг ийм л ажлыг хангах хэрэгтэй юм гэсэн зорилгын хүрээнд хийж байгаа ажил. Ингээд энэ ажлыг манай улсад хийхэд бол бидэнд бол бас суур бас нэлээд дутмаг байсан. Яагаад бол энэ ажлыг бол эрхэлдэг тийм тусгай нэгжүүд яамдууд бол байгаагүй. Энэ чиглэлээр бэлтгэгдсэн мэрэгчлэнүүд байгаагүй. Угаасаа эн чинь бас нэлээд тийм шинжлэх ухааны суурин дээр суурилсан. Бас тодорхой аргачлал байх хэрэгтэй ийм том ажил байсан учраас бид эхний ээлжинд ерөөсөө энэ давхарт хийл зөрчил гэж юу хэлэх вэ? Энийгээ том ёолох. Энийгээ яаж хайх вэ? Ямар бичиг баримтуудын дунд журн хайх юм? Яаж залруулах юм? Яаж нөгөө хууль тогтоомжийн хооронд уялдуулах юм гэдэг асуудал дээр бол нэлээд том цар хүрээтэй юм судалгааны ажил хийсэн. Энэ судалгааны ажлын хүрээнд бол бид нэр одоо Германы эрдэмтэд энэ ажлыг одоо холбооны бүгд найрамдын улсад бүр гардаж хийж исэн том одоо хуулийн мэрэгчлэнүүдийг урьж авчирч зөвлөж хоорондоо ярилцаад хууль зүйн одоо дотоод хэргийн яам хууль зүйн бодлогын газрын мэрэгчлэнүүдтэй хамтарч жил шахуу бид нар ажиллаж иж өөрийнхөө үндэсний аргачлал гэдэг юм боловсруулсан. Хууль тогтоомжийн давхардал хийдэл зөрчил гэж юу хэлдэг вэ? Энэ талаарх тайлбарыг хууль тогтоомжийн давхардал хийдэл зөрчлийг арилгах тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах аргачлалд юу гэж томьёосныг одоо танилцуулъя. Хууль тогтоомжийн давхардал гэж хуулиар нэгэнт зохицуулсан харилцааг хил зүйн хувьд хуулбарлсан эсвэл тэдгээрийн зохицуулалтын агуулга зорилго нь ижил байхыг хэлнэ. Хууль тогтоомжийн хийдэл гэж тухайн харилцаанд оролцогчдын зан үйлийг хуульчилсан боловч түүнийг хэрэгжүүлэх арга зам процедурыг заагаагүй, шаардлагатай зохицуулалтыг орхигдуулсан, эсвэл зохицуулалт нь хил зүйн найруулгын хувьд зөрчилтэй буюу салаа утгатай байхыг хэлнэ. Хууль тогтоомжийн зөрчил гэж нэг этгээдийн зан